За хамгийн амархан уг нь асуултаас нь дахиад нэг асууя да нөгөө гадаадын цахимаар гадаадын вебсайтд байгаа тэр цахим тоглоомоор тоглох юм бол энэ Монголын хуулийн одоо хамаарах субъект болох уу гэдэг ийм энэ чинь хуульчтан ч юм уу хууль эцэг хүмүүс нь хариулах хэрэгтэй баг л та. Татвар ерөөсөө орж ирдгүү юм бэлээ. Энэ яагаад орж ирдгүү юм бол за тэр нэг авилга албан тушаалын хэргийг энэ мөнгө угаах замаар энэ тоглосон байна гэсэн ийм өгүүлбэр байсан. Энэ юу гэсэн үг юм? Энийгээ тодруулаач гэсэн ийм 3 асуултыг л өгнө. Асуусан. За тэгээ бүрөвчийн сайн зүрх гишүүн ажлын хэсгийн гишүүний өвөр хариулт өгье. Ажлын хэсэгч бас биш аа. Манай хууль зүйн мянгаар зүгээр эрүүгийн үйл дээр нэлээд хуцтай үзэх хэрэгтэй гэдэг ажлын хэсэг зүгээр тэр чиглэл рүү гаргасан. За Баярмаа гишүүний би зүгээр ихний асуултанд хариулъя. За гол асуудал маань бол энэ цахим орчинд буюу энэ орон зайн нугаас үл хамааран бас тоглох боломж бол байгаа. Энэ лүү бас ороод ингэ тоглох юм бол одоо Монгол Улсын хууль тогтоомж бол үйлчлэхгүй боломжгүй байгаа. Бид одоо энэ хуулиудын өөрчлөлтөөр юу хийж ийн гэхээр эдгээр тэр одоо сервер гэдэг юм уу зохион байгуулалт нь гадаад улсад байгаа этгээдэд энэ мөнгө төгрөгийг нь Монгол улсаас шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа. Одоо тий утасны дугаараа ашиглуулахаас эхлээд банкны дансаа ашиглуулахаас эхлээд тодорхой үйлдэлүүдийн гэмтрэг тооцож энэ одоо агент гэдэг юм уу энэ агентээр ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хууль босоо гэж одоо үзэж энэ дээр нь бол одоо тодорхой хэмжээний хариуцлагын асуудал ярина гэдэг байдлаар аль болохоор одоо юу гэдэг энэ асуудлыг хязгаарлахыг хүсэж байгаа. За ерөн зүгээр одоо гадаад төлбөр тооцооны хэрэгсэл буюу банкны карта шууд олон улсын ийм За гүйцээж хариулъя. Олон улсын сайттай холбоо шүү тоглоод мөнгө алдах юм бол бас энэ одоо зохицуулах боломжгүй. Энэ хувийн ухамсарын асуудал. Тийм учраас энийг л одоо бас цаашдаа түр учир сайд хэлсэн нэлээд уртаа суурьтай бас сандья. Тодорхой хэмжээнд яг зүгээр спортын тэр бэти үйл ажиллагаа ч гэдэг юм уу тэр Батамгалан гишүүний асууж байгаа асуултын хүрээнд судалгааг нь хийж үзье гэж байгаа. Тэгээ сайн үзье. За энэ дээр нь одоо юу гэдэг банкны карт авахаас нэхлээд олон улсын гүйлгээн дээр мөнгө нүнгээр нь хязгаарлах боломж энэ төр шүүхийн оролцоотой хийж болох уугүй. Энэ ч гэсэн өнөөдрийн зүгээр иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн хүрээнд бол зохицуулт болно. Гэхдээ одоогоор бол зохицуулт байхгүй. Энэ асуудлуудыг нэлээд сайн судлая л гэдэг ийм байдалтай байгаа. Тэгэхээр эхний ээлжинд тодорхой одоо богино хугацаанд энэ үйл ажиллагааг одоо хязгаарлах арга хэмжээг энэ зөвшөөрлийн үйлдвэрлэлийн холбогдох ус хуулиар авъя. Тэгээ цаашдаа бид бас энэ асуудлуудыг нэлээд уртаа суурьтай судлая л гэсэн ийм байдалтайгаар ерөнхийдөө бас шийдвэрт хүрэх гээл одоо явж ийн л та.